2017 онд анх бид нар чинь яг Irmax-тай ингээд франчайз аваад би одоо тэрнээс хойш хөдөлгөөний доотлын багцлаар ажиллаж байна шүү дээ. Бүжигчин хүнчүүд яагаад хөдөлгөөр орчихлээ? Бүжигчин өнөө. Би нэг интернетээс уншиж ирсэн. Роберт Эйлен гэдэг риэлтор юм. Үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж битгий хүлээ, харин худалдаж авчаад хүлээ гэдэг ишлэл байгаа байхгүй. Тэр ер нь хэр оновчтой ишлэл вэ? Ер нь бол яг иш татсан ишлэл нь бол яг үнэхээр байх боломжтой. Яагаад гэвэл одоо дэлхийн одоо хамгал тэр бунтнууд те одоо хөрөнгөтнүүд бол үйл хөдлөх хөрөнгийн бизнес дээрээс дандаа босч ирсэн хүмүүс. Гэхдээ тэр оруулж байгаа хөрөнгө оруулалт болгон үнэхээр өгөөчтэй юу? Эсвэл зөв цаг хугацаанд одоо зөв моментонд хөрөнгө оруулалтаа хийж чадчихэв үү гэдэг дээр хамгийн гол одоо ач холбогдол байгаа байхгүй юу? Үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь өөрөө хөрөнгө оруулалт болж байна. Тэгэхээр тэрэн дээр яг риэлтор хүн, агент хүн дунд нь зууч хийж байгаагийн яг ач холбогдол нь яг юундаа байгаад байна. Тэгээ хүн болгон нөгөө үйл хөдлөх хөрөнгийн одоо зах зээлийн мэдээллийг өдөр тутамдаа авдаггүй. Тийм учраас яагаад мэрэгчлэлтэнгээс заавал бид нар зөвлөгөө авах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр мэрэгжлийн агент риэлторууд чинь өдөр болгон яг тэр зах зээл дээр ямар процесс явж байгаа, ямар үнийн дүн явж байгаа, ямар нөхцөл боломжууд байгаа гэдгийг бас судлаад мэддэг хүмүүс шүү дээ, тий. Одоо үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалтыг үндсэнд нь бүхэлд нь одоо хоёр хэсгээр бол ойлгож болж байна. Иргэн бүр өөрийн гэсэн мэдээж нөгөө өмчлөлийн одоо газартай, үйл хөдлөх хөрөнгөтэй, за тэгээд орон сууцтай, амны орон сууцтай байх нь тухайн хүний одоо хамгийн чухал амин хэрэгцээ болоод байна шүү дээ. За тэр утгаараа юу гэж юм тэгэхээр хүмүүс за бүтээсэн баялаг ч юм уу бүтээсэн бий болгосон мөнгөөрөө үйл хөдлөх хөрөнгийг худалдаж авч өөртөө хөрөнгө оруулалтыг хийдэг. За нөгөө талдаа яадгүй гэхээр нөгөө банкнаас тодорхой хэмжээний орон сууцны зээлийг санхүүжилтээр аваад өөртөө хөрөнгө оруулалтыг бол хийдэг те. За нөгөө талдаа болохоор юу гэж юм тэгэхээр арай өргөн хүрээнд нөгөө том одоо бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт одоо хийх гэдэг шүү дээ те. За ингэхдээ агент риэлторуудаар дамжуулах нь одоо ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр тухайн агент риэлторууд тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани тухай маш сайн судалгааг бол хийцэн бичдэг. За тэгээд ер нь бол мэдээж хөрөнгө оруулалтыг хүнээс хүнд хийдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө мэргэжлийн агент риэлторууд маань хөрөнгө оруулагч нь хэн бэ? Хөрөнгө оруулахыг авахыг хүсэж байгаа хүн хэн бэ? За яг одоо нөгөө зорилго нь нэг байгаа юу гэдгээр маш сайн судалгаа хийж талуудын асуудлуудыг шийдвэрлээд холбож өгдөг гэсэн үг. За танд нэг тэрбум төгрөг байлаа. Тэгээ хоёр сонголт байна. Үйл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтыг банкнд хадгалах. Алийг хийх вэ? Яагаад? За би бол одоо тодорхой хэмжээний мэргэжилтэнгээс судалгаа аваад за тэгээд одоо яг хотод хамгийн эрэлттэй бүс хаана вэ? Тухайн одоо үйл хөдлөх хөрөнгийг судлаад тий. За тэгээд нөгөө мэргэжлийн одоо тэр риэлтороосаа зөвлөгөө асны үндсэн дээр би үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн. Гэхдээ 100% ашиглалтанд орсон байранд бол хязгаарч хөрөнгө оруулалт бол хийхгүй. Барилгын явц одоо аль хувьтай байна, үржилсэн захиалга хаана явж байна гэдгээс хамаарат хөрөнгө оруулалтаа бол үйл хөдлөх хөрөнгөд л хийндэ. Одоо ингэ 100% ашиглалтанд орсон байранд хөрөнгө оруулалт хийх гэж шүү дээ тий. Ер нь хэдэн хувьтай байгаа барилгад хөрөнгө оруулалт их хамгийн тохиромжтой байдаг. Барилгын явцыг нэг 50-60% байхад урьдчилсан борлуулалтын үнээр хөрөнгө оруулалтыг хийгээд за тэгээд за гүйцэтгэл хийх хүртэл за нэг 6 жилийн хугацаа гэдэг зүйлээ бол яригдэн штэ. За тэгээд хөрөнгө оруулалтаа хийндэ. Риэлтороор дамжуулаад зөвлөгөө аваад тэр риэлтороор дамжуулаад худалдаа авалт хийх гэдэг. Тэгэхээр нөгөө риэлторыгаа би сайн уу муу юу гэдгийг яаж мэдв. За тэгэхээр хамгийн түрүүнд бол мэдээж уулзалт бол маш чухал тий. За уулзалтаар бол тухайн риэлтор маань за хэр туршлагатай юм. За ямар үйл хөдлөх хөрөнгийн төрөл төр илүү одоо ажилтгийн тэгээд ерөнхийдөө тэр хүний танд үзүүлэх үйлчилгээ бусдаас ялгаатай нь юу вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй. За тэгээд эргүүлээд та тэр ярилцлага дээр зөвхөн тэр тухайн агент риэлторуудаа одоо судалж таньж мэдхээс гадна таны хүсэл зорилго юу байгаа вэ гэдгээ тухайн риэлтортаа бас маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгснээрээ одоо та хоёрын хамтын ажиллагаа маш сайн амжилттай болж чадна л гэсэн.
Тэр чи одоо нөгөө зуршлын гэрээ гэдэг чинь хоёр талын л оролцогч нарын одоо хоорондоо байгуулж байгаа гэрээ шүү дээ. Тэгэхээр аль аль талын хүчин чармаал төсөл зорилго нэг байжж тухайн үйл хөдлөлгөөрийн зурчлалын үйлчлэгээ бэс болох байхгүй. Мэдээж нөгөө хөрөнгө оруулалт гэдэг маань маш чухал сэдв. За тэгээд тэр утгаараа юу гэж юм тэгэхээр яг зах зээл дээр өнөөдөр ажиллаж байгаа мэргэжлийн агент риэлторуудаас зөвлөгөө аваад маш олон энэ сонголт дундаас яг оновчтой сонголтоо хийгээрэй те. За тэгэхэд чинь одоо яг энэ зах зээлийн мэргэжлэнгүүд буюу агент риэлторууд бол танд туслана л гэж хэлнэ. За баярлалаа. За баярлалаа.